За, сайн байна уу? Та бүгд өнөөдөр Mi Composition Scale 2 загварыг хэрхэн гар утастай холбох зааварчилгаа өгье. За, та үүний тулд хамгийн түрүүнд Play Store эсвэл Application Store-оос Mi Feed гэдэг аппликейшнийг татах хэрэгтэй. За, Mi Feed аппликейшнээ татаад аккаунтаа Facebook-ээр ч юм уу Gmail-ээр үүсгээд орчин. За, ингээд орсны дараа за нүүр хуудас дээр нэмхийг дарангуут scale буюу жин ингээд арч. За ингээд энэ төхөөрөмжөнд одоо гар утсанд та өөрийн биеийн мэдээлэл өгөхөө зөвшөөрж гинөө гэсэн. За зөвшөөрё гэдэг. За тэгвэл гол одоо жингээ одоо тийм тэгшин газар тавиад дээр нь одоо жинтэй юм одоо тавих хэрэгтэй. За ингээд ороод ирчихин. За тэгвэл гол энэ ингээд pairing гэдэг гараад ирнэ. За ингээд pair successfully гэдэг. За ингээд гараад ирчих. За ингээд эндээс тохиргооноос нь одоо юу гэдэг нь те жингээ юугаар хэмжих юм. За метрик үзүүлэлтээр буюу одоо килограммаар, империал буюу одоо энэ LBS гэдэг. LBS-ийг бол өнөөдөр барууны улсууд ч юм уу Америкт хэрэгэлдэг. За бид нар килограммаар явна. За давхарцсан рекордуудыг устгах уу, нэгтгэх үү гэж байна те. За жижиг баг жинтэй зүйлийг одоо хэмжих үү гэж байна. За датагаа устгах гэвчлэн одоо ингээд юу хийж байгаа. Бүх тохиромжууд гараад ирж байна. За ингээд тохиромжийнхоо нэрийг нь сольж болж байна. За одоо ингээд ерөөсөө шууд тохиромж холбогдчихж байгаа. За эрүүл мэндийн одоо биеийн одоо бусад дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийн тулд та энэ төхөөрөмжн дээрээ заавал хөл нүцэн гიშих хэрэгтэй. За гიშихтэй энэ төхөөрөмж бол төв тэгшин гадаргуу дээр заавал байршуулад тэгээд дээр нь хөл нүцэн гიშгэхэд хөл нүцэн гიშгсэн тохиолдолд одоо таны гадна өөх те биеийн дотор өөхөлт ясны мас, булчингийн мас хэмжлэн одоо үзүүлэлтүүд одоо гарч ирдэг байгаа. За мөн одоо гэр бүлийнхээ одоо 5 хүртэлх гишүүнийг энэ дээрээ бүртгэх боломжтой. Тэгээд ерөнхийдөө бол өөрийнхөө биеийн үзүүлэлтүүдийг ингээд трек хийх буюу одоо тогтмол хянах үзүүлэлтүүдийн одоо тогтмолд бүртгэж авах боломжтой болно гэсэн. За ингээд зааварчилгаа дуусна да.